Сайн байцгаана уу? 2019 оны A хувилбарын задгаа даалгаврын 2-2 буюу 11-р ангийн термодинамик хичээлийн бодлогыг бодцгоё. За өгүүлбэрт маань идеалын P тэнцүү 1/15 зэргийн паскал давлттай изобар процессын явцад эзлэхүүн нь V1 тэнцүү 10 литрээс V2 тэнцүү 20 литр болж өөрчлөгдөжээ. Ад нь эзлэхүүний өөрчлөлтийг Б1-ийн гүйцэтгэсэн ажлыг С-ийн дотоод энергийн өөрчлөлтийг Б1-ийн авсан дулааны тоо хэмжээг тус алах нь байна. Хамбиглаад бүгдээрээ эзлэхүүний өөрчлөлтөд оролцгоё. За эзлэхүүний өөрчлөлт гэхээр энэ хоёр эзлэхүүнийхээ бүгдээрээ өөрчлөлтийг олно гэсэн үг. Тэгэхээр 10 литр бүгдээрээ литр метр хэрэгжүүлнэ. Тэгэхээр 1 литр маань 10-ийн хасах 3 метр куб. За дельта V тэнцүү V2-оос хасах нь V1 буюу V1 гүйцэтгэх нь 10-ийн 3 метр кубээс хасах нь 10-ийн гүйцэтгэх нь 10-ийн хасах 3 метр куб буюу хариу нь 10-ийн гүйцэтгэх нь 10-ийн хасах 3 метр куб. За эзлэхүүний маань өөрчлөлт 10-ийн гүйцэтгэх нь 10-ийн хасах 3 метр куб буюу 1-ийн гүйцэтгэх нь 10-ийн хасах 2 метр куб байна. За дараа нь B1. За ажлын бол хийж байна. За энэ бол изобар буюу даралт тогтмол процесс байгаа. Тэгэхээр даралт тогтмолын бүгдээр ажил тэнцүү P гүйцэтгэх нь V2-оос хасах нь V1 буюу P гүйцэтгэх нь даралтын гүйцэтгэх нь эзлэхүүний өөрчлөлтөөр өөрчлөгдөж байна. За тэгэхээр бүгдээрээ сая эзлэхүүнийхээ өөрчлөлтийг олцсон. Энд чинь бидэнд даралт маань өгсөн байна. Нэг гүйцэтгэх нь 5 зэргийн паскалыг гүйцэтгэх нэг гүйцэтгэх нь 10-ийн хасах 2 метр куб буюу эзлэхүүнийхээ өөрчлөлтөнд өөрчлөлт өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр хариу маань нэг гүйцэтгэх нь 13 зэргийн за паскалыг метр кубээр өөрчилөхээр joule гардаг. Тэгэхээр 1000 joule буюу 1 кJ ажил хийгдсэн байна. За С-ийн дотоод энергийн өөрчлөлтийг болох нь байна. За дотоод энергийн өөрчлөлтийг олдог том юм маань болохоор дельта V тэнцүү тэрний аяыг гүйцэтгэх μR дельта T. За дотоод энергийг олдог том юм маань болъё. За тэгэхээр бид нарт эзлэхүүний өөрчлөлт болон бодисын маань тоо хэмжээ өгөгдөөгүй учраас бүгдээрээ дотоод энергээр даралт болон эзлэхүүний өөрчлөлтөд ашиглаад олно гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ термодинамикийн төлөвийг хэвшүүлээ. Хичээл тэнцүү μR T1 P2 тэнцүү μR T2 болно. За энийг ингээд хасаад өгчвөл V2-оос хасах нь V1 тэнцүү μR T2-оос хасах нь T1 буюу P дельта эзлэхүүний өөрчлөлт маань μR температурын өөрчлөлттэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр тэгшлээс харуул энэ хэсэг маань энэ хэсэгтээ тэнцүү байгаа. Энэ тэнцүү PV энэ хэсэг маань тэнцүү болчихно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ энэнийхээ оронд PV-г оруулж болно гэсэн. За тэгвэл дотоод энергийн өөрчлөлт тэнцүү
За тэгэхээр бид ямар бодис маань өгдөг учраас бүгдээрээ нэг атомд бодис гэж үзээд ураар авчиг. За бүгдээрээ түрүүн P үрсгийн дельта үе буюу энэ ажлаа олцсон. Тэгэхээр бидний хариу маань 1 кJ гэсэн байгаа шүү дээ. 1 кJ буюу 1000 J гэсэн байна. За тэгэхээр бидний хариу маань 1500 J буюу 1.5 кJ. Таны нэр маань өөрчлөлт 1.5 кJ. За хамгийн сүүлийн дээрээ дулааны тоо хэмжээг олно. Гаднаас гисэн дулаан маань дотоод энергийн өөрчлөлт болж ажилд зарцуулагдах учраас бүгдээрээ ажил болон дотоод энергийн өөрчлөлтөө нэмбэл бидний дулааны тоо хэмжээ болж байна гэсэн. За тэгэхээр бидний ажил 1 кJ бол бидний дотоод энергийн өөрчлөлт 1.5 кJ. За 2.5 кJ буюу 2500 J дулааны тоо хэмжээтэй болж байна.